365 эвдрээгүй ирээдүйг бүтээе. За хай зүрхнүүд 2026 оны өвлийн гаргалтын нилээдгүй шөөгүүлээд байгаа аниме болох Tamon's B-side буюу Tamon хүн одоо хаана байна гэд бүр тасархай аниме ярьж өгөхөөр бэлтгэлээ. Мэдээж 2 ангиар нь ярьж өгнө. Яагаад гэх юм бол дөнгөж гарч эхэлж байгаа. Ингээд шууд эхэлцгээе. Алдартай сонгон шалгаруулалтын нэвтрүүлгээс төрж үүнээсээ хойш асар их хурдтайгаар оргил ут гарсан хамтлаг бол мэдээж Face. 5 гишүүний бүрэлдэхүүнтэй уг хамтлаг бол Од цаашаа заа. Битүү фэнтэй одоо ямартайч тоглолтоо л хийж ах шиг байна. Энэ тоглолтыг нойроос биш телевизийн цаанаас гэртээ үзэж байгаа ахлах ангийн сурагч Утаге бол зүгээр улаан, ногоон, цагаан галзуу фэн. Энэ дундаасаа Face хамтлагийн Тамоныг крашлаж, хайрлаж, унаж тусдаг байхгүй юу? Гэрийнхэн ч бүр мэддэг болсон өрөөг нь харалтаа. Ерөөсө битүү Тамон күнээр амьсгалсан байгаа сте. Авч болох бүгдийг нь л мөнгө төгрөгөө өрн байж авдагч сэтгэл хангалуун. 2 жилийн өмнө л Тамон маань сонгон шалгаруулалтад орж байсан бол өдийд Од болон манджээ. За, Face хамтлагийн цэнгэлтгэд болох суглаанд цаадах чи хазаа үтсэн юм байна. Тэгсээ чи суглаандаа хочцоо. Ёо жинхэнэ гуяа алгатаал орилоо ол чарлаа ал галзуурлаа шүү баг. Утаге маань хичээлийнхээ хажуугаар хайртай шүтэнэ дэмжихийн тулд мөнгө хэрэгтэй, мөнгө олохын тулд ажил хэрэгтэй, тиймээс гэр цэвэрлэх ажил цагаар хийдэг юм л та. Гэтэл нэг айл цэвэрлдэг байсан настай их чинь гинэт олгоогоо авахулах болчоод амралтын өдөр Утаге тэр айлыг нь цэвэрлэхээр болсон. Замдаа айлынхаа эзний нэрийг хартал шүтэнийхин нэртэй адилхан байдیں۔ За угаасаа биш л байж таараа гэл яг орсоч үнэхээр мөн байдаг заа. Гэхдээ нөгөө сэргэлэн жавхаатай дог залуу биш дүнсгэр уйтгартай номой зомби шиг залуу ухт тийм да. Шок үздэй те. Гүй бүр яаж ч харсан үнэхээр энэ жинхэнэ төрхөн юм болов эсвэл ятарсан болоод ийм байгаа юм болов гэд хэсэгтэл эргэлзээстэй. Гэхдээ л жинхэнэ төрхөн мөн заа. Гэсэн ч сэтгэл санаагаар унгаахгүй гэл би таны өстө улаан фэн шүү гэж сэтгэлийг нь өргөх гэсэн чинь нөгөөх нь гүү би одоо ингэж шүтэн бишрэгчтэй өөрийнхөө жинхэнэ байдлаа харуулсан болохоор одоо ингээл маа амьдрал сүрлээ. Би өвхөн хатна гэж авдээ. Утагээж аль чадхаараа л сэтгэлийг нь өргөх гэж мөн чи хичээж үзэж тарж байдаг шүү. За, Face хамтлагаа хальт танилцуулчи. Хайр болон эерэг энергийг түгээгч галзуу Тамон. Энэ нэдээсээ хамгийн балчир ханхүүгийн дүр Ори. Аз жаргалтай өхөөрдөм дүрийг хариуцдаг Нацуки. Будааны бөмбөлгөнд дуртай хамтлагийн ахлагч Кейто. Байгаан л кулээрээ байдаг Кай. Үзэгдэл солигдоход Тамоны гэрт Утаге маань хоол хийж гинөө. Хөргөгч энтэр нь хоовоо олсон. Хөөхий бүр сүулдэ өрөвдөөд шарсан дахиа хийж өгтөл нөгөөх нь гуйлгаж амдаа хийснэ. Энэ нэстэ яг миний дуртай тасархаа амт байна гэж мэгээд Утагегийн маань зүрхийг хаалгангаа алтна. Хэд хоногийн дараа Утаге гэртээ юм хийж яхад телевиз хартал өөрийнх нь хийж өгдөг хоолны талаар цухсгаан Тамон дурдж байхыг сонсоод дахиад л нислээ. За тэгээд гэрийг нь цэвэрлэх гээл очтол бахвайдгаараа яасан гэсэн чинь бүх хамтлагийн гишүүд гэртээ байгаа гэрийн хувцастай зургнуудаа явуулна гэд өөрөө нэг ачаа юм дарцсан Утагегээс тусламж гуйхад цаадагч нь бүр үнэн аргатай. Ямар гэхээр фэнүүд нь дэмжиж дивүүрээрээ даллахад угаасаа рефлексээрээ кул болчдөг болохоор тэгж хуурж хагаад нилээ эдэн дажгүй зураг дараад хүчдэг. Оройж болж баярснаа илэрхийлэл сүүлдээ Тамон ичээд хүүдийнийхээ малгайгаар нүрэ таглаад нөгөөх нь ийм хайрын сайхан нүрийг битээ нуу гэж ноцолдож байгаад эвгүй байрлалтай байхад нь менежер нь орж ирээд ёстой бөө юм болж байгаа мó. Маргааш нь бүр Тамоны гэрт сталкер нэвтэрсэн инээтрэ гэсэн мэдээ хөврөөстэй. Ингээд хөөхий Тамон дээр маань хуучин өөрчлөгч чинь буцаж ирээд цэвэрлэгээ хийх болсноор хоёр талд урвайсан амьтад. Юутаж цэнгэлтгийн тоглолтын суглааны тасалбар хожигдсон болохоор үзээд тэг тоглолтоо мэдээж үзэлгүүл яах вэ? Тайзан дээр бол манай тав бол зүгээр л гал бүх октын зүрхийг нь зүсэж байна. Гэхдээ ийм олон хүний дундаас зөвхөн Утагегийн дэмжиж байгаа хоолой, царай нь Тамонд анзаарагдсан гэ боддоо. Тэг энийгээ ч мэдээгүй Утаге яг явах гэтэл нэг хаалганаас гар гарч ирээл. Чирээд аваад орчлоо. Тэгсэн Тамон бүр яаж гээд байгаа. Утаге чи яаж аам бэ? Би дэлхийн бүх хүмүүсийг инээлгмээр хахад чи уйлаад байна. Миний хажууд намайг дэмжилдээ. Чи байхгүй бол үнэхээр болохгүй байх гэдیں۔ Утаге зүрхэн дэлбэрлээ. Харсандаа ч итгэж чадахгүй шүү. Харалтаа зүгээр унтаж явахдаа хүртэл Тамоныгоо зүүдлэн сэрлээ.
Удахгүй фэйс хамтлагийн гар барих ивент болгож байгаа. Тэгээд дээр нь Утаагийн маань Тамооны гэрийг дахиад цэвэрлэхээр болсон бөөн баяр яг гэрийн цэвэрлэгээл орсон биш шок. Тамоо маань тэтгэвртэй гарлаа гэд менежертэйгээ хэрүүл уруул болцсон байж идэх шүү. Учир нь Тамоо маань олон хүмүүстэй гар барина л гэж бодохоор цаанаасаа дотор нь муухай оргиод өөрийг нь дүнсгэр уйтгартай нэгэн гэдгийг бүх фэнүүд нь мэдчихвээ гэд айцтай л байгаад байгаа юм байна. Ингээд Утаагийн маань дахиад л туслахаар болно. Юуны төлөө улаан фэн билет. 2 жилийн хугацаанд Тамооны орсон нэвтрүүлэг, ярилцлага, тоглолт дээрээ хийлдэг байсан вайрал өгнүүдийг нь бүгдийг бичээд авцсан. Мэдээж эдгээрийг уншаад давтаж бэлтгэхээр л болж байгаа. Гол нь Утаагитай тэрийгэ давтна. Хичнээн давтлагч гэлээ яг л бодит мэд тухайн нөхцөл байдлаас болоод дахиад л зүрх нь үнэхээр дийлэхгүй нэ хөрх юм. Мэдээж гар барих ивент дээр Утаагийн ч гэсэн очино гэж амласнаар энэ өдөр дуусаад бэлдсэн өдрөлг нь эхэллээ. Яа, зөндөө олон хөөрхөн гүнжлэг октод, мис октод ирсэн ээлж дараалалаараа зогсоод хүлээсээр тэгсэн яг Утаагигийн урд байсан 2 охин хэрэлдээд гай болоод ахаар нь миний Тамооны чихэнд ийм бузар муухай үгээ битгий сонсгоод бай гэж уурлсан биш, гуруула тэндээс уулзаж чадалгүй хөөгдөсгий. Жаахан сэтгэлээр унсан амтай ажил дээрээ ирсэн чинь Тамоо ирсэн байдیں۔ Бүр илт гомдлоод уурлаад яагаад өнөөдөр миний гар барих өдөрлөгдөр чи ирээгүй юм? Чамайг л хүлээж ийсэн ямар сайн байгаагаа харуулмаараа исэн эдэргээл бүр нэлцэг. Энийг нь хараад дахиад л дурлаж орхино. Утаагигийн ангийнхан найзууд бас л Тамооны улаан фэн байхгүй юу? Ярен дундуура хэрвээ бидний айдол Тамоо өөр нэг шүтэн бишрэгчтэйгээ холбогдсон гэсэн мэдээлэл олж харуул тэр охиныг нь хідүүлээ нийлээд алчи. Тийм ээ, нийлээд алчи гэж нас. Хөөхий Утаагийн дотроо ол өгтлээ хайж байгаа. Энэ хоёр найздаа хилээгүй байгаа. Ээлжид цэвэрлэгээ хийх гээд ирсэн чинь Тамоо дахиад л дүнсээ саймтан. Удахгүй алдартай царилэг залуус энгийн хувцастай ч тог байдгүй гэсэн маш том телевизийн шоунд орох жоон байна. Даанч Тамоонд энэ малгайтай цамцнаас өөр гэрийн хувцас бараг байдгүй. Тиймээс дэлгүүр хэсэж хамтдаа хувцас авахар болж амаа. Яана энийг харстаа царайгаа харуулахгүйгээд цаасан ийм малгай өмссөн ч байх шиг улам сэжигтэй харагдаад салдгүй шүү. Мэдрэмжтэй Утаагитай явсан учраас нэлээд дажгүй хувцснууд сонгоно. Ой бас энэ зүйлд энтрийг нь зүүж өгөөд рамач юм аа. Дуусаад жаал амраад сууж идэл хажуутайгаа хүүхдүүдийг уцаараа тоглохыг Тамоо хараад найзуудтай байх гоё юмаа гэсэн бодол төрж байгаа нь яа харахгүй их ганцаарддаг. Тэгээ хамтлагийнхантайгаа ч гэсэн нэг их дотн биш гэдгийг итгэж байгаа. Тэгсэн чи ёо яг нөгөө хүн алж мэдхээр хоёр сайн найз нь ирсэн. Энэ хиний найз залуутай болцсон юм уу? Алив харын энтергээд яг барьж авахын даваан дээр манай хоёрстой дайлж итлээ хөвтлөлцөөдөл тэндээс холдсон байдیں۔ Энэ байдлаасаа олоод Тамооныг маш том аюулд оруулж нэр хүндийг нь сэвтээж папараццид хүртүүлэгч магадлалтай байсан учраас сүгдөөл уучлалтгүй нь Тамоо хариуд нь юу гэж л Утаагийг буруутгах хэвдээ. Айгаад байсан нэвтрүүлэгтээ ч оролцож Тамооны энгийн хувцас кул найз залуу шиг харагдсан гэх өндөр үнэлгээг авч чадсан. Гэхдээ тэгээд гэрт нь очисон чинь нүүрс шиг л амтан байна. Чаваас өөрөө хоол хийх гэж үтсэ чи гэрээ шатаангаа алдчихлээ. Сайхан цэмбэл гэж аваад хоол ундыг нь хийнгээ Тамооныг сэтгэлээр дэмжиж ээжитл менежер нь ирсэн алга ташсан зогсож байна. За ваавал та сэтгцийн асуудалтай Тамооныг маань нүд ирмэхийн зур өөрчилж байгаад үнэхээр их баярлаа. Тэгээд цаашид Утаагийн та Тамооны гэрийн ажлыг бүгдийг нь дааж аваач мундаг шүү гэдэг. Менежер нь хүртэл Тамооныг засах гээд чадаагүй хэрнээ Утаагийн хормын зур чадаад байгаа мэн л да. Тамон анх 16 настай байхдаа ганцаараа Токиод ирж шалгаруулалтад орж байсан. Дүр зураг харагдана. Олны танил болсон ч менежер нь тийм ч их тоодгүй ганцаардмал нэгэн өдийг хүртэл түүнийг урамшуулж зориг өгч байгаа нь магадгүй ганцхан Утаагийн баах. Тиймээс цаашид ч гэсэн Утаагийн өөрийнхөө чадхаараа түнд урам зориг өгч туслахаа өөртөө амлана. Яг үнэндээ Утаагийн анхнаасаа юм цоглог охин байгаагүй. Чимээгүй дүнсгэр байдалд найзууд нь хүртэл дургуйлгэж хинч биш юм шиг мэдрэмж авч байсан өдөр хоногуд нь Тамооныг харсан цагаас эхлээд өөрчлөгдсөн. Түүнийг мэддэг болсноос хойш өдөр бүр аз жаргалтай, хөгжилтэй, эрч хүчээр дүүрэн л өнгөрдөг байсан юм байна. Ингээд нэг л мэдхэд Тамооны мөрөөдөл нь Утаагигийн ч мөрөөдөл болон хувирчээ. Манай Тамоон Ори хоёр хоолны нэвтрүүлэлт оролцоод хоорондоо их л найрсаг, бараг бэстүүд гэмээр нэлээд дотн гой харилцаатай байгааг нь Утаагийн үзээд дотроо хөөх юм нэгэнтэйгээ ч гэсэн гайгүй байд юм байна гэж бодоод баярлаад яж иваа.
Дөрмийн дагуу гэр зэрлэгээний ажилдаа очиход Тамо маань бодолд дарагдсан. Учир нь дараагийн хоолны нэвтрүүлэгтээ орохдоо Оритоо харилцан ярилцах зохиолоо бичиж цээжлэхгүй болохгүй юм байна. Утагээж өмнөгчгээ эрч хүч урам зоригийг нь сэргээх хідүү үг хэлжээл орой оолыг бэлтжээл гэрийн зүг гидэн годын явж байтал Оритоо халз мөргөлдөөд нөгөөх нь их л сайхан зантай хүүе яана сори зүгээрээ өнтэргээл утагээж фейс хамтлагийн шүтээний харчаад дахиад ханхуу гээгддэг Орийг харсандаа итгэж үхэхгүй л чив чимээгүүл гүгээд явчнаа. Харих замдаа хайртай фэн дэвүүрээ Тамоны герт мартцсан гэж бодоод ортол чимээ анир алах шүү. Чимээг үхэн гэтэд өрөөнд нь орсон биш. Саяхан утаагээтэй найрсаг харилцаж байсан Ори Тамоныг эргүү тэнийг малаар нь дуудсан бүр зодож цохиод байж идэг шүү. Тэгснээ утаагийг харснаа оо дахиад сайн уу дэвүүрээ харин түрүүн мөргөлдөхтэй чи унгааз бэлээ. Тамо минь найз халууц чинь уу яаж ийн өөрийгөө бити ядраагаа дайлдаа гэд илт жүжиглээ носон. Утагийн хэсэг шоконд орж балмагдаж байснаа. Миний хайртай Тамоныг чам мэтэн зодож цохиод дормжлон гэж байхгүй шүү байна да. Битгий давраад агаараа гэд гэрээс нь хөөгчдөг. Хамгийн амар нь Ори Тамоныг загнаж байгаа анхны тохиолдол нь энэ биш. Ер нь л байнга ингэж харьцдаг. Тэгснээ олны нүдэн дээр гарангуудаа сайн найзууд шиг жүжиглдэг юм байна. Энэ үеэр Ори хаалгыг нь эвдлээл ороод ирнэ. Намайг те бүхэл бүтэн айдол од хүнийг хөөдөг чи ямар овоо охин бэ гэл. Ер нь угаасаа л ийм ууртай ааштай зөвүүн залуу байсан. Юуны ч хаахүү хоронхүү гэвэл баг болно за. Бүх зүйлд Тамо өвдөг сөхөрч уучлалт гуугастай. Ори бол анханасаа л Тамонд дургу тэгээ өөрийгөө төв болно гэж боддог бөгөөд Тамо шиг дүнсгэр арчаагүй юм яаж агаад манай амлагийн төвд зогсож байдгийг гэж боддог нь ярианаас нь ойлгогдно. Бүр айдал байсан ч жинхэнэ занг нь мэдсэн утаагийн хүртэл Тамоноос түүнээс зайгаа ерөөсөө барихгүй өмөрч хамгаалаад байгаа болохоор хидэр ядуур үндсэн зан илүү ихээр гарч ирж байгаа аахгүй юу Оригийн. Энэ байдлыг нь менежер нь хүртэл мэддэг хизээ азааны бүр ингээд хаалгыг нь засаж өгөөд байж идэг. Тэгээ нөгөө хоёр нь нэвтрүүлгийн текстээ бэлдээд утаагийн хоол унд бэлдэж энэ өдөр нэг юм дуслаа. Утаагийн тэндээсээ гараад лифтэнд суугаад гэрлүүгээ явах гэтэл доод давхарт Ори яг хаалгыг нь андаад зогссон хүлээж идэм байгаа сте. Өнөөдрийн болсон үйл явдал тэр тусмаа өөрийнх нь жинхэнэ занг өөр хүнд хэлсэн байвал бараг алчин шүү. Амаа таглуулах хөлс хэдийг авмаар байна. Тамоноор ямар нэгэн зүйл хийлгмээр байвал хэл. Тэр миний хэлсэн үгийг нохой шиг л биелүүлдэг ухааны мэрж идэг. За энийг сонссон утаагаа бол жинхэнэ зэвүү дургу хоёрын зэрэг хүрч хүй Ори түүнд гар хүрх юм бол би ч хамааг хараа алчин шүү. Чам мэтийн талаар бүр амнаасаа өсөгч гаргах хүсэл алга бай гэж авсан. Удалгүй фейс хамтлагийн шин дуу засагдах гэж байгаа бөгөөд энэ удаад шал өөр сэдв буюу тэд хайр дурлалаас болж шаналсан, шархалсан дуудуулах юм байна. Тиймээс фейсийн төв дуучин буюу Тамоныг сольж магадгүй бүр санал асуулга шүүлт явуулахар болчдөг. Фейс хамтлагийн төв гэдэг бол нэр хүндтэй нэгний зогсох хэсэг учраас маш онцгой өндөр байр суурь. Ингээд 5-7 хоногийн турш төв дуучин шалгаруулах өрсөлдөөн эхлэхээр болсон. Энэ бүхнийг мэдсэн Утагигийн хувьд тэнгэр нэргэх мэт аимшигтай санагдаж очоод хамаг байдаг сэтгэл хөдлөлөө гаргаж дургу байгаагаа илэрхийлсэн ч яг үнэндээ өөрийнх нь харьяалагддаг компани нь энэ удаагийн төсөлд угаасаа л Орийг төв болгоно гэд төлөвлөсөн байсан юм байна. Тамон гаднаа зүгээр байгаа боловч энэ байр суурьнаасаа унана гэдгийг мэдээд маш их сэтгэлээр унжээ. Усан нүдэн ханхуу цааш. Сурагчдын зуны амралт эхэлж бүгдээрээ л гадуур найзуудтайгаа тэнэж далаа явж хөвгөлтэй байгаа бол манай гурав бол тийм бишээ. Учир нь өнөөдөр фейс хамтлагийн төв гишүүнийг сонгох шүүлтийн эхний сонгон шалгаруулалт болох юм а. Хамгийн гол нь Оригийн аав ээж нь алдартай, өөрөө ч авьяастай, тиймдээч өмнөх төв гишүүн дээрч Ори сонгогдох байсан ч яагаад ч юм Тамон болцсон юм байна. Шалгаруулалт эхэллээ. Шин дууны нэр бол Бороо. Гол агуулга нь хин нэгний алдсан зүйл нь хичнээн үнцэнтэй байсныг ухаарч буй эр хүний харуулслыг шингээж буй мэт байх ёстой гинэ. Тэгэхээр эхний шалгаруулалт энэ дуутай холбоотой байх учраас мэдрэмжээ жинхнээсээ ойлгуулж байгаа хүн нь ялна гэсэн үг. Дараалал ёсоор эхлээд Ори за цаадагчин бол зүгээр л дууга өөрийгөө ч тултал мэдэрсэн маш сайн жүжиглэж яадаг. Шүүгчдээс ч маш өндөр үнэлгээ авна. Харин Тамоны хувьд дуунда таарахгүй нэг л тийм хийсвэр ивэ олохгүй жүжиглэлтэй байсан учраас мэдээж маш муу дүгнэгдэнэ. Гэхдээ тэгээд хайр дурлалтай нэг ч удаа болов уучраад хаягдаж байгаагүй юм чарахгүй сте тий. Шалгаруулалт дуусны дараа Ори Тамоныг үгээр тэстэй. Чааста чи өөрийгөө хардаа дахиад 4 тулаан байгаа штэ азгүй амтан минь амжилтч гэж ах шиг.
Мэдээж гэртээ ирээд сэтгэл санаа нь бүр үнэхээр авах юмгүй болсон доошо хязгааргүй. Утагийн яаж ч байсан Тамоныг дэмжээд байгаа болохоор цаанаасаа Лоригийн ууранд дүрлзэж ямар сайндаа намайг төрүүлэх юм болвол Утагийн чи манад ирээрэй гэдээ. Ори угаасаа өөрийгөө батны төрүүлээд төв гишүүн болно гэд хангалттай итгэлтэй байгаа. Утагийн үнийг нүгүйсгэж чи харжаарай. Тамон угаасаа чамд байр суурь тавьж өгөхгүй. Үнэхээр харин чи төв болж чадах юм бол яхав танад очино гэд шарандаа хэлчихдэг. Гэхдээ тэгэд ингэж хэлсэндээ Тамоноос уучлалт гуйгаад зүгээр л хажууд нь Тамоныг илт доош нь хийгээд доромжлоод байгаа болохоор албаар л тэгээд хэлсэн гэхүү дээ. Угаасаа Тамон ч Утагийг явуулахгүй нь ойлгомжтой. Ингээд дараагийн шалгаруулалт дээр яах вэ гэсээр учир нь Тамон хайрын талаар мэдэх байтугай хаягдаж ч үзээгүй болохоор ямар ч туршлага байхгүй. Тиймээс Утагитэй бараг л хос болоод зуны баярт хамт явахыг урьдаг. Ядчил тэнд очивол хөөхөн хосуудыг хараад хайрын талаар багахан ч гэсэн ойлголттой болж 2 дугаар шатанд төрүүлнэ л гэсэн бодолтой байгаа. Ийм гой зуны баярт хайртай шүтэнтэйгээ хамт явна гэдэг бол Утагигийн хувьд мөрөөдлийнх нь нэг хэсэг биелэгтэй л байдал. Зя тэгээд явхаар болж байгаа. Нөгөө талд алдартай жүжигчин Сакагучи, түүний ихнэр дуучин Shiori хүүнд болох Оригийн талаар телевизээр мэдээ гарч яхад Ори тоосон ч шинжгүй. Утагийг л яагаад намайг хүндлэхгүй байна? Алдартай хүмүүсийн хүүхэд би байхад над чиг хүнд хүн болгон бараг мөргөдөг. Тэгэхэд тэр охин арай шүү ухааны юм ботцсон байж гинэ. Зуны баяр дээр Утагийн байдгаараа гоёод хөөрхөн юката өмсчихсэн байгаа бол Тамон бас арайч нөгөө цаасан малгайгаа өмсөг байна азар. Бараа өнгийн хиймэл өсцүүгээд баг зөвчж. Тамон ирсэн даруйдаал хайр хаана байна? Хайр гэж юу юм бэ гэд хайсаар хосуудыг нууцаар тандаастай. Манай хоёр буугаар ондог тоглоод Утагийн Тамоныхоо зурагтай шоколадын чихрийг шууд л буудаад авчин харин Тамон мэн нэг ийм л юм хожих шивдээ. Тэгэл өөрийгөө байнга буруутгаал угаасаа дандаа азгүй байдаг. Энэ байдлаараа дараагийн шалгаруулалт дээр дуус гэл уйлалаадаг. Тэгсэж Ори энэ хоёрыг бүр тагнаад нууцаар дагаад үлхээд байгаа юм бахта энэ хоёр яг ямар харилцаатай болоо гэл их л сонирхож шүү. За манай хоёрын хажууд нь хосууд нэгэндээ аманд нь хоол хийж өгөөд ахаар нь энэ л хайр юм байна гэд Утагигийн аманд нь хоол хийж өгөх гэсэн биш нөгөөх нь ухаан алдангаал төхөн ер нь л үйлдэл бүр нь хайр хүргээд маш хэцүү. Та нар ч гэсэн хайртай аялалтайгаа болцоод байгаа юм шиг ингээд явбал хэцүү өстэй тий. За тэгээд Тамон уух юмд явсан хагуур Ори гаднах төрхөө өөрчилсөн байдлаар Утагийн дээр ирээд сайн уу ганцаараа явж байгаа мó хамт явж исэн залууч нь найз залууч нь юм уу гэж асууж гарч шүү. Энийг нь Тамон холоос харчаад уучлаарай. Зөвшөөрөлгүй найз охиноос нь олон толоо юм асуухгүй байвал сайнсан гэд аваад явчлаа. Ориг айл нь бол таниагүй. Хол очиод хоёулахна байгаа дээрээ хэлчихье гэж бодсон юм уу яасан. Чиний юката чинь мангар хөөрхөн зогч ийн гэж хэлээл хайсан. Хэлснийхээ дараа ичиж сандраад сүйд. Манай хоёр ярилцж байгаад нэг зүйл дээр санаа нийлэн тэр нь юу вэ гэхээр ер нь бол заавал ингэж олон нийтийн газар хайр дурлал гэж ямар байдгийг хайх шал дими зүйл юм байна. Эхлээд багаар альва зүйлийг мэдэж эхлэе. Би чамайг багшаа гэж дуудъя гэж авдیں۔ Энэ Тамон бас аална. Сүүлдээ симпа энтер болоод юу ч болоод байгаа юм гэдэг шиг. Ингээд зуны баярын хөгжилдөөж хөхтөөж нэгэн өдөр өнгөрсөн. Гэхдээ Утагийн Тамон хоёр маань энэ өдрийг үнэхээр аз жаргалтайгаар дурсамжтайгаар өнгөрүүлж чадлаа. Дараагийн шатны шалгаруулалт дээр Утагийн Тамоныг заавал ялна гэснээр цаадах чинь нилээн их урам зориг авна. Фэйс хамтлагийн төв гишүүнийг сонгох 2 дугаар шат инхүү эхэллээ. Энэ удаад жүжиглэлт биш тис өөр буюу усан дэвсгэрийг гатлан уралдах юм байна. Утагийн дамлснараа илт давуу байдлаар Тамон маань 1-р байранд орсон. Утагийн маань Тамоны гол төв гишүүн хിവэр үлдээсэ гэж чин сэтгэлээсээ хүсэж байгаа нь хэлт. Гинт утсан дуурч гэр цэвэрлэгээний компаниас нь маргааш нэг айлд очоорой заавал чамаар цэвэрлүүлнэ гэсэн шүү гэдэг юм байна. Утагийч Тамоныг л гэж бодож байгаа. Очсон чинь амар том ордон шиг байшин байна. Тэгсэн Ори гараад ирдийн шок. Энэ муу дээрлэгч Ори горил ямар юм ааш намайг дууддаг байна ухааны юм бодсон байж л нөгөөх нь уугзарч татаж оруулснаа. Энэ дэх бол миний төрсөн гэр. Арай намайг тийм заван бэлээр давчуу газар амьдардаг гэж бодоогүй байлгүй дээ. Тэрнээс илүүтэйгээр чи хөөш Тамон төв ирэхэд байгаа мó гэл шалгаагаад асуугаад байна шүү. Утагийн зайраач дээ Тамон бол дэглэлийн бүх огтыг найз охиноо болох хэмжээний хүн. Би ми хажууд нь жижигдэн л гэж байна. Ориж тэгвэл болоо одоо яв гэснэ ухаан алдаад унчлаа.
Нүдэн ихэд утаагийн орид хүүтэнжийн тавиад гэрээг нь цэмцээтлэн сайхан цэвэрлсэн байна. Нөгөөх нь ухаан алдж бас гэрээ цэвэрлүүлээд асруулсандаа хичээд байгаа мó эсвэл утаагийн жаахан таалагдаад ирсэн үү мэдэхгүй заяа. Бүр маргааш дахиад ирээрэй гэж авдیں۔ Утаагийч за та гэрээ цэвэрлүүлэх бол аль биесаар захиалгаа уцаар өгдөг байгаа шүү. Тийм гэх. За баярлаа эртээ гэж нас. Цэвэрлэгээ хийгээд нилээдгүй ядарсан ч одоо тамон дээр очих ёстой. Зуны баяраас хойш огтуул цаг болохоор сандраад догтлол азар очсон чинь яг хуучин шигэ бах байдгаараа байсан болохоор зүрх мөрхөн хүчтэй цохилж ухаан алдсангүй л дээ. Ер нь бол төвийн сонгон шалралт болно гэд аль алинд нь дарамт болж байгаа ах л та. Орын өвцөн гэдгээ бусаддаа хэлээгүй байсан юм лээ. Тэг хичнээн зодуулж загнуулдаг ч гэсэн тамон санаан зовоод очсон баггүй эргээд тэгсэн чинь яах гэж ирсэн эдэргээл муухай ажиллаад энэ орын зүгээр сонив штэ. Тэгснэ бас тэгжил их санаа зовж ирсэн бол улсан сан цэвэрлэл гэдэг юм да. Ийм том усан сан штэ. Гэхдээ л юу ч болсон тамон орыг их сургууцэж чаддгүй. Учир нь шалгаруулалтад орох гээд анх удаа тамон Токиод ирэхэд бүх зүйлийг нь орыг л зааж өгдөг байсан. Нэгдүгээр байранд орын өөрийгөө орж чадаагүй гэдгийг мэдээд маш их сэтгэлээр унсан. Бүх байр суурийг нь булаасан юм шиг мэдрэмж тамонд төрсөн болохоор аль чадгаараа л орыг нэгт орсон байсан ч дэмжин гэхдээ бас бууж өгөхгүй үзэлцэн л гэсэн. Ингээд манай хоёрын эв найртай ч юм шиг хэрүүл уралтай ч юм шиг 3 дугаар шат инхүү аль биесаар хэллээ. Ялагч нь ори ямар тэмцээн байсан бүү мэд тэрийг нь гаргаагүй. Тэгээд шууд 4 дугаар шат нууц авьяас гэсэн энэ удаад харин тамон мань яллаа. Эцсийн шат бол дуулах тулаан юм байна. Бүр зуны фестивал дээр шууд дамжуулна гэсэн. Тэгээ авахтаа энэ хоёр хоёулаа л адилхан хичээж байгаа болохоор утаагийн орид бас хичээгээрээ гэд хэлсэн чи энийг нь тамон сонсцсон. Нөгөөх нь бол хэрвээ би ялах юм бол чи тамоныг биш намайг шүтэх гэдیں۔ Өөдөөс нь утаагийн за тэгвэл тамон ялах юм бол тамоныг шүтээрээ гэсэн ч тамоныг л ургавар. Уг нь чаваас байдаг чадлаараа л хичээгээд байгаа. Бүр ядаргаанд орсон утаагийг сэрэнгүүтлээ араас нь тэрсэн чинь зүүд байх, хийх хоосон мөрөөдөл байх гэж бодоод босоо авчдаг юм да. Ёо. За ингээд тамон хүмэн заавал ялна шүү, хайртай шүү гэд залбирснаар чухал мөч иржээ. Эх хөрхий. Гэтэл хит их бэлдснээс болж тамооны хоолой сөөцөн, орич ялгаагүй бас л сөөцөн яанда. Энэ удаад нөгөө шинээр цэцэгдэх бороо гэдэг дуугаа дуулж өрсөлдөх ёстой юмсан ч. Тийм байсан ч олон нийтэд зарлцсан учраас эхлэхээс өөр аргагүй тамон мань чадхаараа л хичээж дуулна. Утаагийн найзуудтайгаа хүлээлттэй үдсээр орич гэсэн мэдээж ялгаагүй маш их хичээж байгаа. Юутай ч дууслаа. Гэхдээ ялсан үнийг нь зуны фестивал дээр зарлана гэсэн шүү дээ, тэ. Угаасаа яаж их бэлдэж хоолой энтрөө өвдгсөн гэдгийг нь бол энэ мэргэжлийн хүн шууд хараад л мэднэ л дээ. Нилээн л загнуулсан манай хоёр. Утаагаа бүр санаан зовоод хэрвээ төв гişүүн болоогүй бол яах вэ? Тамон хоолоо сайн идж байгаа болов уу? Нойроо сайн авж байгаа болов уу? Арай уйлаад сууж байгаа юм биш үстэй эдэргэл 9 шидийн юм бодно. Жинхэнэ үнэнч пен юм да тий. Ёо ингэж нэг юм хүсэн хүлээсээ өдөр ирдэг юм байна. Утаагаа гэлтгүү бүх дэмжигчд нь фейс хамтлагийг тайзан дээр гарч ирэхэд шин дуугаа дуулахад дэмжиж, уйрхан уйрч, уйлхан уйлж сэтгэлээсээ мэдэрч байна. Утаагаа харин тамоныгаа хараад тэр бол миний зүрхэнд байх төв гэсэн бичгийг харуулж тамон үүнийг нь харсан бололтой дуугаа дуусан дуустал хоёр талд асгартал уйлсаар. Ямар ч байсан энэ удаагийн шинэхэн дуугаа амжилттай хүргэсэн хэдий ч тамон маань аль биесээр төв гişүүн болж чадаагүй. Бүр орыг хүртэл төв гişүүн болоогүйгээ боддоо. Гэхдээ энэ дуугаа тайзан дээр дуулсан цаг мөчөөс эхлэн тамон хүний фэнүүд улам ихээр нэмэгдсэн гэдэг нь бол баттай мэдээлэл. Утаагийн төв болж чадаагүйж тамоныгоо дэмжсээр л байна ах. Нэг өдөр гэртээ амрангаа хайртай нохоо почогоо жаахан агаарлуулж идэл почи маань нэг зүгрүүл ерөөсө хуцаад болдгоо тийшээ гүүгөөд явчлаа. Оцсон ч тамон байрныхаа дээд давхарт гарцсан амиа хорлох гээд зогсож байдгийн. Пэ утаагийж сандраад гэлс гүйж очоод нэг сайхан тонгороо ойлгоно гачлаа. Нөгөөх нь бол намайг зүгээр тайваа орхи би үхмээр байна. Би төв болж чадаагүй. Одоо ингээл май амьдрал дуус гэсэн сэтгэл санаагаар наавс унсан байж идэг шүү. Бараг хүн болж төрсөндөө харамсаж дараа төрөлдөө хүмүүсийг аз жаргалтай болгодог үхэр цусаг болж төрн ухааны юмэрч чинь утаагийч за бити балаараа дайлда үхэр цусаг ч гэсэн хүн штэ зовдөг байхгүй юу тэр дугуун дээрээ гүүгээд их л ядардаг гэл юу ч яриад байгаа юм тий амьдаа сэтгэлийг нь л өрөх гээд тэгээд нэг ганц аяг цай балгалж хаа хөө одоо 50 бай бүх зүйл болоод дууссан л гэж байна угаасаа л төв зогсож маш олон хүмүүсийг баярлуулж чадахгүй байгаадаа сэтгэл нь гонсгор утаагийч нөө болж чадаагүй үнэхэрийн супер дупер байсан шүү. Фэнүүд ч бүр тасархай хоол нэмэгдсэн гээл дэмжээд л байгаа. Ой тэгсэн чинь таман бүр
Чи тэглэж ганцхан нааг биш орыг дэмжээстэй. Би гомдсон мэдүү намайг биш орыг шүтээд байдаг болсон юм уу гэл мэдрэмжээ хэлэх гэж их л хэцүү байгаа бол тэ. Тэгээд хэлмээр байгаа зүйлээ хэлэх гэсэн чинь орыгийн гэрлүү ахиж хизээч битгий очоорой гэдэг байгаа. Яа харахгүй хардалт явагдаад байна тэ. Учир нь утаагийг орытой хамт байгааг бодох бүр тамон зүгээр л өвчмээр санагдаад байгаа юм байна. Яа амьдрал чи яасан хэцүү юм бэ гэдэг шиг л. Ер нь бол шууд утгаараа хэрвээ намайг дэмжихгүй бол миний шүтэн бишрэгч болохоо байлчвал би шууд өхөн шүүл гэд хэлсэн. Бүр тэрвэрч яагаад утаагийн хайртай шүтэндээ тэрврүүлж байгаадаа итгэж чадахгүй хэсэг балмагдаж байгаад ухаан алдаас гээе. Дээд давхарт хит их чимээ гараад байсанд нь хамтлагийн ахлагч Кейтон нилээн дургу байгаа харагдчихээн. Удалгүй телевизийн ярилцлагад фейс хамтлаг ороход тамон биш, орой биш, харин төв гишүүнээр хамтлагийн ахлагч Кейто сонгогдсон нь тодорхой боллоо. Гэхдээ Кейто ч бас яг ч юм харагдаж байгаа шиг ээлдэг залуу бол биш. Зураг авалт дуусны дараа арын өрөөнд орсноо. Ёо, энэ шүтэн бишрэгчэд гэж хог шаарнууд лайтай юм а. Муу сайн эргүү мэдрэл маанаг тэнэг юмнууд гэл харааж гарна. Орой минь харин хүн байсан юм л. Чи одоо хийний дэмжлэгээр үдий зэрэгтэй хөвчээд фэнүүдээ муулаад байгаа л гэж байна. Тэгэд бас Кейто Дэвир дээр утаагийн таман хоёрыг байхыг харцсан шүү дээ. Тэгээ юу охин болох талаар асуухад орой чамд бол нэг падлиг үү? Гэхдээ тэр охин удахгүй минийх болох юм байгаа. Чи битгий үлэв дэлв хийгээд байгаарай гэдیں۔ Удаан хугацааны дараа утаагийн цэвэрлэгээний ажилд очиход таман зүгээр хавхаар нүгүүлсэн нүүрс болчих. Гялт цэвэрлэж угаагаад асуусан чинь чааваас утаагаа байнга дэмждэг болохоор баярлсан сэтгэлээ илэрхийлж өөрийнхөө гарын бэлууг хийж өгөх гэсэн юм баха. Гэхдээ хоолж хийж чадахгүй тэрээр бүтлгүүцэн нь ойлгомжтой. Уг нь бол утаагаа яахын өөрийгөө бити тэгж тамлан зовоо. Таны оршиж байгаа чинь л намайг аз жаргалтай болгодог гэж хэлсэн ч таман зөрсөөр агаад хийхэр болж байгаа. Тэр хийж байгааг нь харахад нэлээ хэцүүхэн л харагдаж байна. Ядаж тусуулахгүй байсан ч хажууд нь худлаа үнэн хараад дэмжээд үгүй гэсэн ч нөгөөх нь зурмгаа хутгаж явах та. Би энэ бэлэг үсэглээ шингээж хийн. Чи амтрахын идээсээ бас манад байнга ирээсээ. Надад битгий дургу болоосай. Надаас урахгүй байгаасай. Намайг хуурахгүй байгаасай. Насан турштай намайг л шүтээсэй гэл нөхцөл байдал бүр нэлээ эвгүй болчдөг заа. Бүр нэг тийм заналтай хэлээд байгаа юм шиг. Тэгээд утаагийн нэг юмыг бүр энэ удаад маш сайн анзаардаг. Анх тамоныг харахтаа үнэхээр гинэн хөөрхөн санагддаг байсан шүү. Одоо л нэг тийм хүнийг манипуляц хийх дуртай юм шиг, өмчлөхөд байгаа юм шиг санагдаж эхэлж байгаа аахгүй юу? Ямар нэгэн зүйл эсэргүүцвэл шууд нөгөө илдэг тайзны дүрээ шууд гаргаж ирээл утаагийг үдээ хүртэл синхруулж байсан гэдгийг бас мэдэж авна. Тиймээс хэтэрхий дотн байх хэрэггүй зүгээр л өөрийнхөө зүрх сэтгэлээр тоглуулж ганцаараа маш их шаналж магадгүй гэсэндэ зайгаа барихаар эрс шулуунаар шийдсэн. Гэхдээ тамон хүн арайч худлаа дүр эсгэж жүжиглэж гэртээ арчаагүй гунигтай зомби шиг зан гаргаад тайзан дээр дэндүү дур булаам зангаа гаргадаг нь айл нь арай жүжиглэлт бишвэлгүй дээ те. Та нар юу гэж бодож байна? Утаагийн бодлого ширсаар олон охтын мөрөөдлийн ханхүү болсон таман хүний талаар дахин бодсоор хаяа өөрийгөө хит давраад байна уу гэж бодох шиг гэхдээ л яа харахгүй гэрийн үйлчлэгч нь болохоор ойр байлгүй л яах вэ? Утаагийгээс өөр ойрхон дэмжчих хүн бараг л байхгүй штэ таманыг. Менежер нь хинэггүй, продюсер нь нэлээд чанга, оройгоос эхлээд багийн гишүүдтэйгээж дотн биш гэдгийг нь мэдсэн. Хажуугаар нь төв гишүүн болж чадаагүй айдлогоо жаахан өрөвдөөд явж идэл замд нь бас нэг хамтлагийн ч юм уу улаан фэн гар бүр охтын хамтлагт донтцсон тор дүрэн эд зүйлс худалдаж аваад явж идэг шүү. Гэхдээ утаагийч өөрөө бараг л ийм болохоор зовлонг нь ойлгоноо. Тэгсэ чин тамаа мэн нөгөө цаасан малгаагаа өмсөн гадуур тоглож үзмээр байсан гэд ганцаараа явж идэв. Үнэхээр л найзгүй бололтой. Утаагийн гадуур таарахгүйгээд зугцсан ч тэгээд эцэст нь өрөвднөө хөөх юм. Нөгөөх нь чаваас ажлынхан дундуур цаг зав гарсан болохоор цуглуулганыхаа капаг нэмээд тоглож байсан юм аа гэдгийн хүүхэд шиг юм шиг те. Уг нь тамаа хамт өдрийн хоол идэх гэсэн ч утаагийн хит ойртож болохгүй гэд зугтах гэтэл нөгөөх нь нөгөө күүл царайгаа гаргаж ирээд татгалзах ямар ч боломжгүй болгож байгаа аахгүй юу айгүй зэвүүн. Тэгээд явж тамооны сурталчилгаанд нь тоглосон сэндвичний газраас сэндвич ах юм аа. Тэгээд зүгээр ч идчихгүй баахан жижигхэн тамоо хажууд нь гаргаж ирж хажуудаа тавьж маваад идэх санаатай тамоонч инхээр илүү хамттай байдгийн бол би бас хажууд нь ийм байж болно гэл утаагийн ухаан алдаж унлаа.
Дуусаад кино үзэхэр болж байгаа. Гэтэ тэр кино нь энгийн кино биш. Фэйс хамтлагийн нөгөө төв гишүүнийг сонгосон үйл явцын баримтат кино байсан учраас Тамоны шархалсан зүрх дахиад л сэдэрсэн байх л та. Утагид бол үнэхээр сонирхолтой 10 гаруй удаа үзсэн байгаа юм чинь. Мэдээж гарч ирээд асуухад Тамон бүр дэлгэц рүү нэг нүдэрэж хараагүй байдаг. Тамон гэхдээ явахдаа хамгийн ховор байдаг каппага утагид өгчөөд зүхтаал яваад өгчдөг. За сайн болооч гэж бодох шиг. За хамгийн сонирхолтой нь утагийн гэрээ өөрчлөгч болсноос хойш Тамон ажлаа маш сайн хийдэг болсон бөгөөд менежер нь ч илт өөрчлөгдөж байгааг нь хараад би түүхэндээ л баярлж байгаа. Ээлжид гэр цэвэрлэх өдөр иржээ. Тамоны хаалгыг тогших гэсэн ч Фэйс хамтлагийн ахлагч Кейто хажуугаас нь гараад ирд юм байна. Кейто бол шүтэн бишрэгчтэй харагдах байдал нь гişүүдтэй хайртай халамжтай. Зан чанар сайтай Фэйсийн төв гишүүн гих мэт маш өндөр тодтголтой нэг юм л та уг нь бол. Тэгээд Фэйс хамтлагийнхан бүгдээрээ энэ байранд байдаг. Кейто бүр Тамоны яг хуршин болж таарсан. Кейточ өөрчлөгч Тамон орын хоёр манад ирж байгаа болохоор манад ороод хүлээж ийл гэж байна. Өрөөний тогтчлд нь ч гэсэн нэлээд минимал харагдсан. Бүх зочид ч ирлээ. Кейто нэг сайхан инээмсэглэж байснаа. Утагийн Тамон хоёрын гадуур явж исэн зургийг нь харуулад "Ээн чинь одоо юу болоод байгаа юм бэ? Үйлчлэгчээ. Чи нэг мөн үйлчлэгч вэжиж бүхэл бүтэн айдолтой гадуур явж болно гэж бодоо юу инээтрэ бла бла гэл ууралж гин. Уг нь уулзсан гэж уулзаагүй санаандгүй таарсан гэсэн боловч ерөөсөө итгэхгүй нэ." Кейтогийн хувьд Фэйс хамтлагийг илүү дутуу жижиг сажиг ховж ивэнд оруулах угаасаа дургу дебют хийснээсээ хойш маш хурдан хугацаанд ирчээ авч байгаа болохоор дэлхийн давцанд гарах хэмжээний хамтлаг болно гэсэн зорилго тавьсан байгаа билээ. Гэхдээ нэг сэвтэй хэлсэн үг нь бид нар нэрд гараад шүтэн биширдэг бүх отаку нараас мөнгийг нь хуу хамаад өөрсдөө сайхан баяжих болно гэсэн атгах санааг агуулдаг байсан байгаа юм. Эдний хамтлагийн гишүүдийн жинхэнэ төрхөн тэгэл гарсаар л энэ да тий. Үүнийг харсан Утагийн бүр Кейтог үнэлжсэн үнэлэмжийн шалгаар нэг аргагүй штэ хамтлагийн лаг ахлагч гэж бодж итэл зүгээр л нэг баг зүүсэн шунлын тулан байдаг шүү. Сүүлдээ бүр Тамон Утагийг өмөрөөд ориж бас өмөрн эцэст нь Кейто Утагийг тандан "Чи үнэхээр Тамоныг шүтэн биширдэм бол холоос дэмжиж баясаад ээжий. Энэ хоёртой дахиж ойрхон байгаад үзээрээ хоолхон шиг арилж үз ухааны юм хэлцэн. Сэтгэл рүү нь ус цацчихж байгаа ахгүй да. Ингээд Утагийн дахин хизээч энд ирэхгүй уулзахгүй гэл амлалт өгөөд байж ил гаднаас менежер нь гүгээд л ороод ирсэн. Утагийн чи Фэйс хамтлагийн бэлтгэлийн цуслан руу 3 өдөр 2 шөнө цагийн ажилтнаар явах хэрэгтэй байна. Өөр ажиллах хүн олдсон ч гэсэн Тамоны жинхэнэ дүр төрхийг бүр бүгдээрээ мэдгүй болохоор бусдынх нь хидэр ядар гэсэн занг мэдчихвэл тэгэл энэ хамтлаг дуус гэсэн үг гэдээ. Кейто хичнээн дургуутсан ч угаасаа нөлөөлөхгүй гол зэбэ хийж байгаа нь менежер нь учраас энэ эдийн аюулгүй байдлын төлөө эцсийн эцэст ингэж байгаа штэ. За ингээд нэвтрүүлгийн нэг том төслийн зураг авалтаар Утагийн мань явахаар болчихсон. Зураг авалт ч эхэллээ. Замдаач гарлаа. Замд гарснаас эхлээл шууд бичлэг эхэлсэн учраас манай сайхан хуурамч тайзны дөрүүдээ ээлж дараалалаар нь чадварлаг гихч нь гаргаж өгч байгааг харалаа. Энэ удаагийн төслийн найруулагчаар салбартаа тэргүүлдэг маш алдартай Аримото чиглүүлэх юм байна. Энэ гараас их хорон юм шиг байгаамаа. Ярианаас нь сонсоход Тамон гүний тайзны цаатлын жинхэнэ дүр төрхийг нь ил болгох юмсан гिचгсэн яриад явж идэг. Энийг нь сонссон Утагийн Тамонд их л санаа зовж ийн 3-3 өдөр шүү дээ. Утагигийн хувьд Тамонтой хамт байхдаа ихэнхдээ л дүнсгэр дүр төрхөөр нь хардаг, харин камерны өмнө кул байдаг дүрийг нь сошиалор ч юм уу телевизээр л хардаг байтал яг энэ дүр төрх нь нүднийх нь өмнө удаан хугацаанд харагдаад байгаа болохоор дари дүд дари суухаа гих мэд майн мэгзмээ уушиж зүрхээ жахан тайвшруулах гэж хичээнэ. Бас бэлтгэлийн үеэр Кейтод өөрийгөө аюултай отаку гэж ойлгуулахгүй байхын тулд хамаг юмд нь л нааша цаашаа гүйж тусалж амрах ч өсөхөө алга. Орын харин Утагийг өөрийнх нь фэн болоосай гэж нууцхан мөрөөдөж яагаад Тамоныг одоо хүртэл шүтээд байгааг гайхсаар. Зураг авалт төр завсарлаж хүний нүднээс талдуур өрөөндө орсон үедээ Тамон нь уйлаад орын загнаад жинхэнэ байгалийн унган төрх зангаа гаргацгаад юм байгаа зү. Тэгээ дөнгөж ихний өдрийн зураг авалт байтал бууж өгөх шинжтэй бүгд л дүр хэсгэж байгаа болохоор их л хэцүү байгаа л да угаасаа. Энэхүү аюулт үзэгдлийг Утагийн яахан тооцоолохгүй байх вүлээ. Фэн дэвүүрээ холбоод Тамоныгоо яаж сэргээхээ бүр мэддэг болсон. Ингээд оройн хоолны зураг авалтаар ихний өдөр ямартайч амжилттай дууслаа. Утагийн Тамоныг л асуудалгүй зураг авалтаа дуусгасанд баярлж байгаа бол Ори Утагийг ширтсээр их ажлын ард гарчаад сайхан усанд ороод амрах гэтэл Утагийн руу Ори залгаад
өрөөнд хачин фэн дэвүүрээ марцсан байна. Ирээд аав гэснээ бараг догтолж хүлээгээд байгаа юм чинь. Өмсөн хувцсыг хүртэл харж ичээд байж ил жаргах замын садаа Кейто өрөөнүүдийг шалгаж явж идэг шүү. Утаагийн баригдчул бөөн синсааз өмнө дигдэх учраас эвтэхийн нуугдчихж байгаа. Тэгээ яаж нуусан гэж бүр хүнчлөөрөө нөмөрснөө тэрвэрсэн байдаг за. Овоо сайхан өөр сэдвэр ярих гэсэн ч утаагийн ам нэх болгондоо тамоныг яриад байсан болохоор уур нь хүрээд хөөгөсгий. Тэгэл хөөгдөөл явж агаад нүрээ алчуураар битүү ороосон тамонтой таарж ийн. Нөгөөх нь олон хүний айжууд нүцгэн шалдуу усанд орж чаддгүй юм байна. Зураг авалттай үед маш их зориг гаргаж л ортог гэсэн. За тэр чахав. Дараагийн өдрийн зураг авалт үргэлжилсээр нэвтрүүлэг хийгцээр төсөл амжилттай л явж ийн. Орой болж 2 дахь өдрийн хамгийн сүүлчийн буюу 90 зориг шалгах зураг авалт эхлэх чинь. Утаагийн агуулгад байгаа чанга аригчийг шалгахаар очсон боловч хаалга нь гинт гаднаасаа хаагдаад дотроос онгоохгүй байдیں۔ Тэгээ багийн хүмүүс нь гайхаад яах гэж цагийн ажилтны явуулсан гэж ууралж байна. Нөхцөл байдлыг ойлгосон Тамон утаагийн санаа зовоод очиход бас л гаднаасаа хаагдсан. Ёстой жинкнээс баларсан. Тэгээ арай гэж төвчж байсан Тамон мэн төвлөх цангаа гаргаад тавтэргүйтэйж тэрж эхэлнэ. Утаагийн өөрөө айж агаад ч ихсэн Тамоныг тавьшруулаастай. Тамон маань бас юу юугүй хүлдэн амтан биш байгаамаа. Утаагийг өөрийнх нь төлөө ямар их хичээж тэр фэн дэвүүрийг хооронд нь холбохоос эхлээд яаж ядарч байгааг нь хүртэл анзаарсан байдаг. Улгүй хүмүүс жирээд тэндээсээ гарахад агуулгын өрөөг нөгөө найруулагч Аримото албаар дотроос онгоохгүй болгосноо хэлж бурууга хүлээн. Яг нь Тамоныг жинхнээсээ айхаар яг ямар болдгийг нь харах гээд байсан юм байна л да. Тамон болон бусд нь иймэрхүү зүйл дахин хийх хэрэггүй. Хийсэн хийгээгүй бид зураг авалт угаасаа дуус хүртэл бүхий л чадлаараа хичээнэ гэж ам тангараг өгсөн байт юм аа. Ингээд хоол бэлдэх үеэр Кейто утаагийн дээр ирээд Тамон луумд дургу болохоор баг хийгээрээ бас хурц эртээ хутгнуудаа далд хийгээд арай баг эртэйг нь гаргасан дээр гимтэн гэж хэлхийг бодвол яг Кейто бол уг хүн нь хамтлагийн ахлагч гэсэндээ бусад бүх гишүүдтэй санаа тавьдаг нь илт байгааз бас гэж нэг муу хүн бол биш үлээ. Аргагүй зтэй хамтлагийнхаа төв гишүүнээр сонгогдсон дээр нь ахлагч гээд маш том хариуцлага үрж байгаа юм чинь энэ зэргийн байх. Гэхдээ Кейто угаасаа л мундаг юм бэ нэлээ. Маш олон дүүтэй тэгээд дандаа мөнгө гэж яриад байдаг нь өөрөө амжилттай болж санхүүгийн эрх чөлөөнд хүрээд дүүнраа их сургуульд оруулж боловсралтай болгоод аав ээжигээ амраахыг хүсдэг том зорилготой залуу байсан. За ингээд эцэст нь finally зураг авалтууд дууслаа. Том ажлын ард гарч анх удаа дуртай хамтлагийнхаа төсөлд цагийн ажилтнаар явсан утаагийн хичнээн ядарч байгаач сайхан байгаа нь гарцаагүй. Далайгаар алхаж байхад Тамон зургнууд дарж байдаг. Учир нь ажилч гэлээ далаа дээр ирчээд гой сайхныг мэдэрч чадаагүй байх гээд утаагээд дараа нь харуулах гээд хөөхөн зургнууд хадгалах гад дэ дарж ижилтэй. Далайн түрлэгнээс ус цацарч утаагийг жаахан ороход нэг сүр бадруулаад цамцаараа арчиж өгвөл халамжлаалаа. Тэгэд яг ингээд зогсож байгаа нь ардаасаа энэ хоёр үнсэлцэж байгаа юм шиг харагдаад тэрийг нь Ори буруу ойлгоод харцдаг. Тэгээ юу болоод байна? Баахан хайрын гурвалжин дөрвөлжин юм болох гээд байна уу яах гээд байна те. Ори мэн нөгөө хоёрыг нэрэл жинхнээсээ үнсэлцсэн байх таа гэж бодоод бүр зэвүү дөргөө хоёрын зэрэг хүрээд зүгээрч сууж чаддгүй. Уурандаа гэрээсээ гараад алхлаа. Тэгсэж яг хайртай охин утаагээдэд хаард юм байгаа зү. Нөгөөх нь том дэлгэцээр гарч байгаа фэйс хамтлагийнхаа зуны зураг авалтын нэвтрүүлгийг хурдан үзэх юмсан гэсэн илт баярлаад байж идэг. Манай охин хичээл намаа хийх гээл байгаа бололтой энэ тэрүүгээр кафе хаягаастай. Ори харин боломж олдсных ингэж өөрийгөө зовоож ахаар Тамонтой яг ямар харилцаатайг нь шууд асуучий гэл араас нь очих гэтэл нөгөөх нь Тамонтой таарчих юм аа. Тамон өөрийнхөө бас Оригийн ахлах сургуулийн 4 дахь хувцаа хийм сэвэрлэгээс аваад явж гинэ гэж утаагийн зүрхийг зогсонгоо алдна. Энэ эдийг сургууль сурдаг гэж юусоо мдээгүй болохоор ахлах сургууль сурдаг одууд гэж бодохоор л цаанаасаа бүр саакл санагдаж байгаа юм л та. Гэхдээ энэ хэд ангийн хүүхдүүдтэйгээ хамт хичээлдээ суудаггүй, ганцаарч хэлсэн буюу оройн цагаар эсвэл амралтын өдрөл сурч хичээлээ нөхөж амждаг гэсэн утаагийч хичээлээ гэртээ хийж чадахгүй дүүнэр нь өмүүлээд байгаа болохоор ядарч нэг кафе хайж байгаа талаараа хэлтэл Тамон шууд манад хүрээд ирээч гэдیں۔ Утаагийн no ажлын бус цагаар очихгүй гэж эрс шийдээд байж идэл Кейто гараад ирсэн. Гигийн цагаа өдрөөр бас юугаа хийж байгаа мэ та хоёр бити давраад байлтаа гэснээ гэртээ аваад ирдээ. Ууртай ч ихсэн наана хичээлээ хий өсөд байвал хөргөчнөөс хоол ундаа од ид гэснээ Тамоныг мэн зодлоо бараг. Учир нь цаадах чинь гадаа гарахтаа нарны цасаа төрөхгүй арьсаа гинтээс юм байх уу? Нэр та нар гадуур гарахтаа заавал арьсаа хамгаалж нарны цасаа төрөх жагаараа за.
Кейто ааштай харагддаг ч гэсэн хамтлагийнхаа бүх гишүүдэд санаан зовж анхаарал тавьдаг нь бол ил харагдаад байна. Энийг харалтаа тамооны арьс цонхийгоо сайн унтаж чадахгүй байгаа бол ядаж энэ кофений шаар ав унтахад тусалдаг гэд өгж ах жишээ нь. Нэвтрүүлгийн зураг авалттай гэд гарахаасаа өмнө уучлаарай Утаги. Чи тамоонд маш их тус болж гэрээ ажлыг нь ч гэсэн сайн хийдэм бэ лээ. Отакунаар бүгд адилхан гэж бодсон үгүй ээж. My bad гэд уучлалтгүйгээд гараа авчдаг. Тэгсэн гадаа орын нууцаар сонсоод байж байгаа юм чи яах юм? Утаги хичээлээ хийж яхад нь таман учир утгагүй айхтар хараад гөлрөөд яхаа өмнө нь ерөөсөө хичээл хийхийг нь харж байгаагүй болохоор их л сонирхолтой санагдсан байх. Тэгээд нэг бодлогоо огт ойлгохгүй байна гэсэн чи бүр хажууд нь ирж суугаал хүүхдийн хичээл 50 хэлэхгүй нэх амар зааж өгөх гэж байгаа юм болов гэсэн харж ийсэн аа. Үнэхээр ойлгохгүй байна ч гэж ах шиг. Гаднаас сонсч исэн оор юм байна. Ааш надаар л хичээлээ заалахгүй дээ. Айгүй хол намайг хит ухаантайгээд дурлчих байлгүй ухааны юм төсөөлөд бодчихсон байж гин. Харин тамон би дандаа л чамаар тослуулж ачаагүй байдлаа харуулдаг чамд тусалж чаддгүй ч гэсэн одоо бол өөр Утагигийн хувьд ямар нэгэн үн цэнтэй зүйл баймаар байна гэдэг. Энийг сонсон Ори бүр байж ядаад тесрэх гээд зүгээр л ороод асуувал бид хоёр үргэж байгаа гэвэл би яана гэл сэтгэлээр унаад болтгүй. Үзэгдэл солигдоход түүний бага насны үе рүү шилжинэ. Оригийн аав нь Япон улсыг төлөөлдөг маш алдартай жүжигч нь ээж нь үзэсгэлэнгоо төгөлдөр нэгэн үеийг бүтээсэн гайхалтай дуучин. Тэдний хүү Ори одоо гялалцаж буй хамтлагийн нэр хүндтэй айдол. Гэхдээ төгс гэж харагдах Сакагучи гэр бүлийн амьдрал хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх байдал нь энгийнээс тис өөр байсан гэхэд буруудахгүй. Учир нь хэрв Ориг олонний танил болж тайзан дээр гарах сонголтыг хийвэл хизээч ялагч болж чадахгүй. Харин бид хоёрыг буюу аав ээжигээ давж чадсан тохиолдолд өөрийгөө ялагч гэж бодоорой гэдэг байсан заа юу. Бүр жаахан байхаас нь л тэгэл Ори би юу н яахаараа ингэж хулчидын шууд асууна гэл хаалгыг нь эвдэд орчлоо. Даалгаврыг нь зааж өгөх гинэ. Хоёулахнаа байхын тулд тамоныг амттанд яваад ир гэж хөөж гаргаад өөрийгөө ямар ухаантай болохыг Утагид нотлохыг хичээсээр. Утаги чи одоо намайг юу гэж бодсон юм? Боловсралгүй ээжээ жим том хамтлагийн дүрийг бүтээж чадлаа юу? Биш дээ. 10 жилийн турш урлагийн ертөнцид амьд үлдэхийн тулд чардаасаар агаад өдий зэрэгтэй явж байгаа юм штэ гэснээ тайзан дээр байдаг дүрээ гаргаад ирлээ шүү. Шүтэний горондоо орсон Ори. Хөөхөн Утаги минь сайн уу? Зөвшөөрлгүй нэрээр нь дуудсан дуучлаарай за гэхэд Утаги ухаанаа алдаж Оригийн байгаа байдал гайхалтай далаа шиг үзэсгэлэнтэй харагдаж байна. За судалтай суугаараа гүнж минь энийг ингэж бодчихдээ маа надаас асууж агаарай. Хамт байхаар жаахан сандраад байна гээл тэгсэж Утаги ваавал та ямар гоё чиний энэ дүр төрхийг өдөр бүр тамон бүр байн хардаг байх нэ ч гэж ах шиг энэ өстэй мэдрэмжгүй маа. Ингэж хичээсэн байдал сэтгэлд нь хүрээгүй тамоныг л бодоод байсан байгаа байхгүй юу? Энгийн эмэгтэй байсан бол аль хэдийн хайлж урсаад догтлцсан байгаа. Тамоо маань харин дэлгүүрт юу авах уу? Утагаа яг юун дуртай юм болов? Юун дуртайг нь ч мэдэхгүй болохоор бүх төрлөөс нь аваад ороход манай хоёр нэлээд дотн байдалтай байхыг хараад өвхлийн аавраа ялгаруулна штэ. Ингээд Ори за окей би яаж ч хичээгээд үнэлэгдэхгүй юм байна гэж бодсон ч Утагаа түүнийг ямар их фэнтэй, ямар гоё аавраатай өөрийн гэсэн ертөнцөө бүтээж чадсан гэсэн хитгэн үгийг сонсоод л би тамоонд дургуудээ түүнээс илүү гарахтаа биш. Зүгээр л Утагид чин сэтгэлээсээ дурлцсан байна гэдгээ энэ л үед мэдэж авдаг. Ори мэн дурлцжээ хөөрхий. Нэгэн шинэ өдөр эхлэхэд Нацуки Ори хоёр маань дунд ахлах сургуулийн хүүхдүүдийн хайрын түүхийн талаар сонсож зөвлөгөө өгдөг нэвтрүүлгийнхээ зураг авалтанд оролцож байгаа бол нөгөө талд Утагигийн ангийн багш хүл хүнд байсан. Тэгээд төрцөн болохоор туслах багшаас нь твшин ангийг нь дааж авч буй Асука гих хөөрхөн багш өөрийгөө танилцуулж байна. Харагдах байдал зөөлөн боловч маш хатуу гэдгээрээ нэлээд алдартай юм байна. Хичээлд хараад явж байтал коридорт Асука багш нь Фейс хамтлагийн фэн клубын гишүүдэд л өгдөг limited edition тансаг алчуурыг газар унгаачлаа. Энийг нь Утаги хараад өөдөөдөөсөө алчуураа барьж хасаан зогсож байна. Утаги таманыг шүтдэг бол багш нь Шарков Нацукиг шүтдэг болж таарсан. За тэгээд замаараа дэлгүүр орж угаалгын унтаг авах гэсэн чинь гоо сайхны хэсэгт Нацукигийн сурталчилсан уруулын глосс байна. Авах юмсон гэл харж идэл Нацуки ирээд Утаги сайн уу найз надад дээж үнаага алив би будаад өгье гэл цэвэрхэн бодож өгчөөд глоссоо бэлгэлээд явчлаа. Цагийн ажлаа хийх гээд очтол тамаа харж яснаа оруулахгүй хаалга тасаад юм байгаа сте. Ороод ярилцах гэсэн ч дүнсийгээд юу ч ярихгүй зүхтаал бултаал болтгүй.
Цэвэрлэгээ хийнгээ бүр сүулдээ санаан заваад би хаана өвцсөн болов уу эсвэл надад дургу олчихгүй гэл октод чинь жаахан ургуулж бодоод байдэн штэ тий. Хаяа. Тэгэл за шууд ярилцыг өгшөөн гэтэл яг үнэндээ утагийн уруулаа өнгөлсөн дөө. Тэг тэрнээс болсон юм байлээ штэ. Хэр барахтаа уруулаа будаад байдгүй учраас нэг тийм дасаж өгөхгүй өөр хүн шиг санагдаад хитрхи эмгтээлэг харагдаад байсан байх уу. Тэгэд Нацукитэй таарад ингэсэн тэгсэн гэд ярьсан чи Тамон гайхаад юу вэ Нацуки өнөөдөр гадуур гарахч завгүй агаар штэ. Хамтлагийн зарим дуунуудын үгийг өөрөө бичдэг болохоор маргааш шин дууны үгийг бэлэн болгоно гэд өрөөндөө цоошлуулсан байгаа гэдгийг. Яг энийг мэдсэн юм шиг Кейто гаднаас орж ирээд Нацуки оргцсон байна гэл орилол ороод ирнэ. Одоо хамт явж хайхаас өөр сонголтгүй л болж байгаа. Тэгээд арай гэж нэг юм Нацукиг олсон чинь Нацуки тамхи татдаг маш их уудаг салан задгай заваан Нацуки нүдэн дээр нь харагдаад болтгүй. Утагийн нүдэндээ итгэхгүй бүр ихэндээ уг хүн ийм л хүн байсан юм бах та. Ер нь бол жилийн дараа фейс хамтлагийн нэртэй тусгай нэвтрүүлэг хийгдэх гэж байгаа. Тэгээд яг тэрэнд нь зориулаад Нацуки уг нь дууг нь зохиох ёстой байсан юм байна. Тэгсэн энэ байгааг нь харалтаа бүр иймэрхүү л. За тэр ч яг удахгүй Утагигийн сургуулийн соёлын өдрөлөг болно. Тэгээд хоолны хэсгийн ахлагч болтлоо цааш. Багшаасаа хоолны санаа асуухад багшийнх нь аав ээж нь такояки хийдэг болохоор хамгийн хамттай жгүй боломжийн үнээр хийх санаа өгч байна. Нөгөө талд Нацуки маань продюсертэй зад загнуулсаар Тамо яг хаяа хөлдөөж гисэн найстаа бас жаахан ч гэсэн сэтгэлийн тэнхээ өгөөд тэрийг нь Утагийн сонсол бөөн баяр болж исэн юм ууган заяа. Гэхдээ хажуугаар нь Тамо их л эвгүй асуулт асуугаал би чиний хувьд чухал хүн үү үнэхээр тийм бол чи надад гоё үг хэлээ штэ эдэргэл хүүхэд бүр угаалгын өрөө цэвэрлж яхад дарж аллаа штэ. Тамо хаяа бас хэцүү шүү. Ингээд Утагийн сургууль дээрээ Тамоныг оол бодоол гараад явж ирсэн чи Аско багш нэг хулгайч ч юм уу бариад авчиж тэгсэн хулгайч бишгүй Нацуки байна. Би ээжтэй Аска гэхийг бодвол танилуд байгаа. Гэтэ Утагийн болохоор багш нь бид хоёр өстө танилуд биш мэдхгүй штэ энэ хүнийг за багш нь өстө амар завгүй байна баяртай гэж явдсан байгаа сте. Харин Нацукигээс асуухад танилуд гэхин ч хаашаа Аска бол миний экс гэдгийн хой. Утагигийн ангийн багш нь Нацукитэй үерхэж байсан бол таарсан. Өстө гоё юм болж энэ да. Хэлжиднийг нь Тамоны гунигтай өдрөв дүргэлжлсээр энэ Тамон бүр нэрээ уутар гунгийн ямар л агсан түвшний хаа юм аашаа тий. Утаги дахиад л аргацаар бараг хосууд шиг л андихүү. Энийг нь гаднаас орж ирсэн Нацуки хараад хүүе та хоёр ч үерхэд байгаа мó хизээнээс гэсэн асууж идэг. Нацуки маань тогныхоо мөнгийг түлж чадаагүй болохоор төрдөө Тамонид байж игээд ороод ирсэн юм лээ. Гэхдээ тэгээд айлд орж ирчээд сурсан цангаараа ууж идээд цогтоод л галзуурч өгнө. Удалгүй гитар аваад гайхалтай ай хальтхан тоглосныхаа дараа би нэг хүний амьдралыг сүйтгэжээд өөрөө ингээд алдар нэртэй амьдраад дуу муу зохиогоод явж гэн гэдг нь үнэхээр буруу юм шиг санагдаад байна гэдэг. Тэр нэг хүний амьдралыг сүйтгэсэн гэдэг байгаа нь Асука буюу X нь. Ингээд Нацукигийн хуучин дурсамж гарнаа. Нацуки маань маш хэцүү амьдралтай байсан бөгөөд гудамжинд дуудуулаад өдрийнхөө хоолны мөнгийг арай ч нэг юм л олдог байж л тээ. Нэгэн өдөр Асука ирээд мөнгө өгч чадахгүй болохоор Такоякигаар дайлснаар тэд анх удаа уулзсан. Нацукигийн аав нь хүүгээ бүр хажууд наага гэдгийг ч анзаардгүй тийм л хайхрамжгүй эцэг хүн. Түүнээс хойш Асука өдөр бүр Нацукиг гудамжинд дуудуулж яхад нь ирээд Такояки өгсөөр манай хоёр хөөрхөн дотн найзууд болсон юм байна. Нацукигийн хувьд дуучин болох мөрөөдөлтэй байсан ч энэ нь хизээж биелэшгүй байх боломжгүй зүйл мэт санагддаг байсан ч Асука үргэлжил хажууд нь айж дэмжиж аав ээжийнхээ ажилуулдаг Такоякигийн газар ажилтнаар авч Нацуки ч үүнд нь урамшин илүү амьдрах ихтгэлтэй болсон юм байна. Асука бол Нацукигээс хоёроор ихч ахлах сургуулийн цоглог охин бөгөөд чөлөөтөр хичээллэж олон тэмцээнд төрүүлсээр л эцэст нь өөрийнх нь хажууд айж дэмжиж байгаа цор ганц нандин хүн болох Аскад Нацуки дурлаж албан ёсоор үерхэх санал тавьснаар манай хоёр амар хөөрхөн үерхэж хэлсэн юм уган заяа. Тэгэд Аска маань хэрвээ бүсийн тэмцээнд өөрийг нь төрүүлвэл заавал дуу зохиож өгөөрэй гэсэн амлалтыг ч авч Нацуки ч гэсэн айдол болох тэмцээнүүдэд оролцсоор тэрэндээ тэмцээд бүр хаахаанаа л амжилттай. Ажлаа тараад нэг өдөр цалингаа авсан юм байна. Тэгээ Нацуки Аскада зориулж төрсөн өдрийнх нь бэлхийг бэлтэх байсан ч хүүгээ нохооноос дор үздэг аав нь гинтэл гараад ирнэ. Чи юм уу бацаан хиний зэрэгтэй өдөд том болчоод урдаас хуцаад байгаа юм бэ гэл бүр мөнгөний авах гээд дайрч идэг шүү. Энэ үед Аска ирээд Нацукиг хамгаалсан хэдиж аав нь түүнийг шатнаас түлхснээс олоод хөлөө хуглаад хүнд бэртэж хүсэж байсан бүсийн тэмцээнд ч орч чаддгүй.
Гэхдээ Аска Нацукитэй уулзахаар зүг зүгээр байгаа юм шиг л ажиллаад харин ч эсэргээрээ чиний минь шалгаруулалт юу болсон гэхэд Нацуки өөрөөс нь олоод хайртай охин нь гэмтсэн болохоор тэрхүү шалгаруулалтандаа бүр очиагүй байдаг. Тэгээ энийг нь сонссон Аска маш их сэтгэл нь өвдөж энэ өдрөөс хойш тэр хоёр огт уулзаагүй, үерхлэн ч энэ өдөр эцэслэгдсэн. Тиймээс Нацуки нөгөө ажлаасаа гарч дахин гудамжиндаа дуугаа дуулна гэхээс илүүтэйгээр болохгүй бүтггүй хүмүүстэй найзалж нөхөрлөж арх тамхинд живжээ. Түүний дараа нэг их хичээгээгүй хэрнээ фейс хамтлагийн сонгон шалгаруулалтад ороод их л амархан тэнцсэн. Тиймээс би яг энд байж болох хүн мөн үү гэж өдийг хүртэл өөрийгөө зэмлсээр л ирж хөргөж аваас энэ бүхний нөгөө хоёртой ярьж агаад уйлаад тасраад унтаасгий. Утаагийн Нацукиг өрөвдөд багштайгаа уулзаад учир начрыг нь тайлбарлаж хэлийгээд Тамонтой хамт нууцаар дагж агаад араас нь очисон чинь багш нь Тамон гэж яаж мэдхүү нэг эвгүй хайрцаг толгой дээрээ угалцсан гар ард нь явж исэн болохоор шууд жудогийн үрэлт хийлгүй яах вэ? Тэгээ дараа нь Тамон гэдгийг мэдээж шок. Мэдээж Нацуки одоо ямар байдалтай байгааг хэлнэ л дээ. Ер нь бол Аска хэдий эксэн ч гэлээ хүмүүст тэрийгэ яриад яваад байдгүй. Учир нь хайртай үнэн арай гэж мөрөөдөлтөд хүрж яхад амьдралыг нь сүрүүлэхийг хүсээгүй. Тэр хоёрын дунд болсон үйл алгалцлын дараа Нацукиг айдал болсныг мэдээд бүр чин сэтгэлээсээ талархаж баярлаж одоо хүртэл нандиндаг гэдгээ хэлдэг. Хизээч Нацукиг муу мухагаар бодож өөрийнх нь амьдралыг сүрүүлсэн гэж боддгоо. Гэхдээ энэ бүхний уулзаад хэлэхээс илүүтэйгээр энэ сошиал хаягийг Нацукид харуулчих гээд үгнөө. Өгсөн хаягийг нь Нацуки Тамоноос аваад юу ч бодлого скроллдоод үзчихэд л тэр хаягийг ажиллаулдаг дэмждэг байсан нь Аска бүр Нацукиг дебют хийснээс хойш тасралтгүй хайрлаж дэмжсэн байсныг нь мэдээд баярлаад асгартлаа л уйлж байна. Маргааш гих өдөр Тамон нэлээ эвгүй царайлсан байхаар Нутагийн Нацукигээс асуухад өө над дараа чинь сургуулийн соёлын өдөрлөгт явна гэд сэтгэл санаа нь бүр дээсэн дөрөөн дээр байгаа гэдیں۔ Юун соёлын өдөрлөг гэсэн чинь Утагигийн одоо сурдаг сургуулийг Кейто төгссөн болохоор эдний соёлын өдөрлөг дээр хамтлагаараа очиж дуулах юм байна л та. Тэгээ соёлын өдөрлөгч хийлж Утагийн хоолны хэсгийн ахлагч болцсон бөөн ирч хурч тэгсэн Тамон дарванчин тайзны ард байж байхад л аль хэдийн тэндээс оргоод гараад ирсэн нөгөө багтай газаа Аурын хүртэл горилланы баг өмсөд гараад ирсэн ч ах шиг. Хүмүүс гайхаад асуухаар энэ манай дунд ангийн найзууд байгаа мó албар соёлын өдөрлөгт зориулаад ингэж багт наадам шиг баг зүүсэн гэл худлаа ярьчин. За манай гур бол тэрүүгээр чин тоглож моглоод гүүгээл жинхэнэ дураараа дургэж дунд чөмгөөрөө жиргэн гэдгийг үзүүлж өгч байна. Зөвхөн энэ хоёр баг зүгээгүй юм лээ. Кейто, Нацуки хоёр хүртэл нэг кача ачи юм болоод толгойд угалчжээ. Нөгөө талд Аска хэрвээ ямар нэгэн байдлаар Нацукитэйгээ ярилцах боломж олдох юм бол тэр өдөр гаргасан муухай үйлдэлдээ уучлалт гуйнаа гэж бодоод байж байгаа. За ингээд удалгүй хүсэн хүлээсэн фейс хамтлагийнхан тусгай тайзан дээрээ бүрэн бүрэлдэхүүнээрээ гарч ирээд охтын зүрхийг хайлуулах нэ. Тэгээд удахгүй өөртөөх нь нэвтрүүлэгт зориулагдсан Нацукигийн зохиолсон Нисэрэг гайхалтай дуугаар фэнүүддээ бэлэг барьж байгаа. Энэ дуу нэг штэ. Үнэхээр чихэнд сонсголонтой гойд байсан. Харин дээвэр дээр Аска ганцаараа эморж идэл Нацуки хүрээд ирлгүүл яах вэ? Тэгээд саяын Нисэрэ гэсэн дууг олон жилийн өмнө Аскад амласнараа Аскад зориулж хийсэн гэдгээ хэлж хоёулаа бие бинийгээ үргэлж дэмжиж хүндлэх болно гэд манай хоёр хөөхөн тэврэлдээд үл алгалцлаасаа гарах шиг боллоо. Гэвтэл би бол Нацукигээ Аскатай буцаад нийлжээсэй л гэж бодсон за. Та нар юу гэж бодсон бэ? Утагийн мань хараа ангидаа байж байхдаа хэрвээ Тамон манай сургууль бүр манай анги байсан бол өдөр бүр хамт байх байсан энэ төр гэж бодоод энэ бүр яг дурлцжээ. Тамон жуудалгүй ирээд Утагигээ магтаж гарна. Юм ярьж идэл хүүхдүүд явах шиг болоод хөшигний ард нуугдахдаа бараг үнсэлтлээ тхүү. Утаги яг энэ үед за би угаасаа Тамонд мангар их хайртай болцсон байна гэдгийг мэдсэн. Хилмээр байсан ч зүрхээ биш тархиад агаад гараал гүйчлээ. Хаашаач гүгээд агаан Тамоны яг юунд хайртай бол гэж бодсноо. Том бие бөөрөн хилөөд жижигхэн болгочдаг Тамонд өчүүхэн зүйл дээр хүртэл сэтгэлээсээ ханддаг Тамон хүнд мөрөөдлийнхөө төлөө бүхнээ зориулдаг Тамонд энийхээрээ хасран цоцгор болчдаг игдүүтэй Тамон хүнд интроверт ч гэсэн өөрийгөө өөрчилж өснийхээ өнгийг тод болгосон Тамонд гээд Тамоны бүхий л хувилбарт Утаги маш их хайртайгаа мэдэрчээ. Тэгээд Тамонд ингэж хайртай болж хажууд нь гай болохгүй тулд Утаги гэрийн үржлэгчийн ажлаасаа гарах өргөдлөө өгж байгаамаа. Энэ бүхнийг мэдсэн Тамон нүдэндээ ч итгэхгүй бараг амиа орлоо. Утаги ч ялгаагүй бүр сүнс нь хаан тэнцэн байгаа гэмээр урвайсан унжисэн амтан болжээ. Өрөөндөө байсан Тамоныг дэмждэг бүхий л зүйлсээ хураагаад зүгээр л түүнийг холоос харж дэмжиж фэн байх нь Тамонд илүү аюулгүй бас найдвартай гэж бодсон ч сэтгэл нь өөр газарт юу ч болсон Тамон л нүдэнд нь харагдаад харагцаар галзуурлаа штэ.
Тэгээ сэтгэлээ сэргэнгээ нохоогоо салхилуулах гэсэн чинь тамаа ирсэн байдаг заа. Чааваас бүр сургуулаас нь гууж хаягийг нь олсон юм бэ лээ. Тэгээд олны танил юм чинь яаж гадаа байлах вэ? Гэртээ оруулсан чинь хоёр дүүнд бүр хар яар. Таны од мод байх чинь юусоо хамаагүй шүү гэдэг. Юутай чутаагийн хальт гаршаад ирээ. Тэр хооронд хоёр дүүгээ гэрээ цэвэрлээрээ гэсэн чинь юун тэдэр өөртөө гэрээ цэвэрлэх тамооныг бүр зараад тамоо мэн хамаг гэрээ ажлыг нь хийж байх жишээний. Хоёр дүү нас хэлдэг. Манай эгч бол хэр баргийн зүйл чантраад байдгүй ажилласаа гарсан маш том асуудал гараад гарсан байх. Аав ээж хоёр бид хоёрыг жоохон байхад маш их ажилтаа ихжил байнга гэр орноо цэвэрлэж бид хоёрт хоол унд хийдэг байсан гэл. Уулгүй утаагээж гаднаас орж ирэхэд тамоо нөхөр найтай тавтаа морил гээл сүүдэ шүү. Тэгээ цэвэрлэгээ хийж байхдаа утаагийн олон жилийн өмнө алга болгосон өөрийн гараар бэлдсэн хоолны жорын тэмдэглэлийг нь өгдөг. Эндээс харахад утаагийн үнэхээр их хичээдэг бас гэр цэвэрлэх хоол их дуртай нь харагдаж байгааз тамаанч үүнийг нь ойлгосон бололтой. Хин нэг ботхоосоо илүүтэйгээр чи өөрийнхөө дуртай зүйлийг хийж хаанаас аз жаргал мэдэрж ин тэндэл агаарай. Надаас олоод хэрвээ ажилласаа гарсан бол намайг хэцүү байдалд оруулж хуй гэж бодсон бол үгүй шүү. Чи өөрийгөө л хайрлаж өөртөө үнэнч байх хэрэгтэй гээл. Ёстой анх удаа бараг тамооноос иймэрхүү гоё үгс урсаад байгаа мó да бараг л. За бэлтгэл дээр хамтлагийнхан бүжгэд татаж байсан чинь тамонгийн тухайн алдаад менежер нь утаагаа руу залгаад чи очиод өгөөч тэхүү бид нар бүгдээрээ бэлтгэлтэй өстэй амар завгүй байна гээл. Утаагаа ганц хайртай айдал нь өвцнийг сонсоод ухаан мэдрэлгүй л гүйж ийн. Очиод эмээ өвчөөд буцах гэтэл тамоон татаад гэрлүүгээ аваад орчлоо. Тэгсэн гэр нь нохоо хороо заа. Хамгийн амир нь чи чимээг баг гарга. Тэнд утаагаа бай шүү. Энэ утаагаа унт чинь гэх мэт сонь юм яриад утаагаа ихэндээ жаахан биеийн зарс хийгээл айсан ч сүүлд нь хит их халуурснаас болж хий юм хараад байгааг нь мэднэ. Халууныг нь буулгах гээд жаахан зотон шүл бэлдээд уулгасан чинь бүр галзуураад унлаа. Ерөөсөө хий юм харах байдал нь өөрчлөгддөггүй. Эсвэл албаарч үжээд байгаа юм мэдгүй. Нэр утаагаа гэрээ үрсгчийн ажлыг тамооны төлөө л хийж байгаа гэж бодож байсан үгүй. Өөрөө бүр гэрээ ажил хийх дуртай гэдгийг хүртэл мэдэж авдаг. Тэгээ удалгүй хонх дуугарч хамтлагийнхан бүгдээрээ ирэх бөгөөд яг нөгөө айдол төрхөөрөө хэсэг байжгаад кетог хоол хийж дуусны дараа хэр удаан төвчин гэж үндсэн зангууд нь гартын байгаа зү тэ. За төгсгөл хэсэгт тамоон утаагаа тандан утаагаа би чамайг ямар ч сонголт хийсэн хүн л нэ. Би бууж өгөхгүй. Чиний өдийгөөс төдий хүртэл надад хэлжсэн урмын үгс тэр хичээл зүтгэлийг би хүсэр хаж яасан ч чадахгүй гэд хариуд нь утаагаа зөвхөн тамооны төлөө биш бас өөрийнхөө төлөө гэрийн урьдчилгын ажлыг үргэлжлүүлэхээр болж байна. Хамтлагийн бусад гишүүд ч гэсэн их л баяртай харагдаж байгааз өдөр хоног ээлжлэн он цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэдний амьдрал аз жаргалтай заримдаа гунигтайгаар үргэлжилсээр. Гэтэ хамгийн гол нь мөрөөдөлтөө заавал хүрнэ гэдэгт бүгдээрээ итгэлтэй байгаа. Ингээд Тамонс би сая аниме энэ хүрээд өндөрлөж гин 13 ангийн турш хамт байж хүлээцтэй төвчээртэй үзсэн та нартай баярлалаа. Зүрх. Тэгээ одоо шинэ гаргалтуудаа утгагүй оруулна штэ.